За бид бүхэн энд мөн одоо их сайхан наамал гэж ирдэг. Одоо наамлын урлаг ялангуяа одоо энэ янз бүрийн урлагийн үндэсний урлаг ял Монгол зурнаас үүсэлтэй их тийм дээхэн үеийн одоо зээгт наамал гэж ярьдаг. Тэрийг одоо орчин үед бол ер нь наамлын урлаг олон янзын төрөл болсон. Тэрийг одоо үзэж байна. Ер нь энэ бэлэг дурсгалын чиглэлийн уран бүтээлчдийн хувьд бол их юм чамин айтайхан юм бүтээл их байдаг. Ер нь бол их өвөрмөц онцлогтой эмэгтэй хүний шин чанарыг илэрхийлсэн их сайхан бүтээлүүд байна. За ийм сайхан бүтээлүүд одоо байгалийн төрслийг их гоё чамин байдлаар илэрхийлж байгалаас улбаалсан одоо байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр одоо их сайхан урлагийн бүтээл хийж хүмүүст үзүүлдэг нь бол их сайхан л да. За энэ ингээд дэрс үс гэж ярьдаг. Дэрс тэгээд нөгөө шагшуурга гэж ярьдаг л да. Энэ ховд аймагт хараст морон шагшуурга гэж ярьдаг. Ер нь тийм ургамлаар бид нар ч гэсэн бас сайхан урлагийн бүтээл хийж байлаа. Тэгээд урлагийн бүтээлээс гадна одоо бэлэг дурсгалын болон ахуйн хэрэглээний зорилттой сав боглоо бодол хийж баруун Европ руу одоо гаргаж байсан. Тэрийг одоо санагдуулж байна. Ер нь бол бэлэг дурсгалаас гадна ахуйн хэрэглээний зорилттой одоо энэ харж байна л да бид бүхэн иймэрхүү баар сав иймэрхүү одоо ташмаг гэж ярьдаг. Тэрийг одоо санагдуулан их айтайхан урлагийн бүтээлүүд байна гэж дүгнж байна.